Та бүгдээ өнөөдрийн амрыг ирье. Төрийн албаны зөвлөлийн төрийн засгийн хамгаалтын газрын дэргэдэх салбар зөвлөлөөс шинжилгээр төвчилсэн салбар зөвлөлийн аяны хүрээнд үе шаттай батлагдсан төлөвлөгөөний дагуу подкастыг эрхлэн хүргэж байгаа билээ. За өнөөдрийн сэдэв маань гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн уншууч биш жамын дөрч хүрэлцэн ирсэн байна. За ингээд танд өнөөдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн бас урьж тодорхой хэмжээгээр бас энэ аян харга хэмжээний хувьд мэдээлэл авахар өрсөнд баярлалаа. За та нэг сонсогч болон төрийн албан багчдад зориуллаад өөрийнхөө нэг сайхан танилцуулаач. За намайг Жамин Дөрж гэдэг. За би 2004 он цагдаагийн их тэмэг төгссөн. За одоо цагдаагийн байгууллагт 14 жилдээ ажиллаж байна. За Юун цагдаагийн алба, нийслэлийн цагдаа, Баянгол дөрвийн цагдаа, одоо цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх алба гэдэг энэ албадуудаар ингээд ажиллаад явж байна. Ер нь Монгол Улсын цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг ач холбогдлын талаар та юуны түрүүнд нь тайлбарлаж өгөөч. За гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдол гэж байна тийм. Эннээс төрүүлээд ер нь бид нар өнөөдөр яагаад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ёстой юм бэ гэдгийг ерөнхийдөө тодорхойлох хэрэгтэй болж байна. За өнөөдөр Монгол Улсын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай болчихсон. Тэгэхээр энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлнэ гэдэг маань ер нь бүх юмны тэргуунд болчихж байгаа. Тэгэхээр бид нар альч байгууллага ялгаагүй бүгд л гэмт хэрэг зөрчилтэй тэмцдэг. Тэгэхээр альва гарсан зүйлийн араас хөөцөлдөөд тэрэн дээр ингээд хүн хүч, ачаалал, хөрөнгө мөнгө ингээд зарж байгаа. Тэгээ асар их юм энерги зарцуулаад тэр ингээд дуусахгүй үргэлжлээл ингээд явж байгаа. Тэгэхээр энэ ачааллыг яаж бууруулах вэ гэхээр энийг үйлдэгдээс өмнө альва гэмт хэрэг зөрчлийг үйлдэгдээс өмнө за энийг ерөөсөө урьдчилан сэргийлээд зогсоогоод байхгүй болгоод шалтгаан нөхцөлийг тодорхойлоод тэрнлүүн зориулсан хариу арга хэмжээг аваад за ингэснээр албан агч дээр ирэх ачаалал ард иргэд дээр ирэх энэ янз бүрийн одоо хүнд нөхцөл байдлуудыг байхгүй болгоод за ингээ нийгэм өөрөө алсуураа урт хугацаанд гэмт хэрэгчлэн багасаад ингээд 50 ийм орчныг бүрдүүлнэ гэж үзэж байгаа учраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь үнэхээр тэрүүн чухал одоо тэрүүн чиглэл юм аа гэдэг ингээд тодорхойлж байгаа. Тэгэхээр бид нар эхлээд гэмт хэрэг зөрчлийг гаргахаас өмнө хүмүүсийн одоо тархинд нь боловсролд нь тийм ээ биед нь ингээд шингээж өгчөж бүх талаас нь ингээд шингээж өгчөж гэмт хэрэг зөрчлөөс бид нар урьдчилан сэргийлэх нь энэ юм аа энийг хийвэл болохгүй шүү хуулиар хариуцлага хүлээдэг шүү гэдэг иргэн бүр албан хаагч бүрийн ухамсар болгоод боловсрол болгоод ингээд мэдлэг мэдээлэл болгоод за ингэснээр гэмт хэрэг зөрчилгүй нийгэм цаашдаа бүрдэх юм а гэж үздэг. Тэгэхээр ямар ач холбогдолтой нь бол тодорхойлж байна тийм ээ. Одоо юуг бол бид нар чинь арх угаал агсан тавиал зодолтоол ийм нийгэм юм байлаа шүү дээ. За одоо бол арх усанч соёлтой яг өөрө тааруулаад найз нөхдөдөө яг ингээд баярлах баясах хэмжээнд уугаад за ингээд зүү зөкстэй хэрэглээд за ингээд сайхан хараад амраараа согтуу битний машина бариараа ингээд жолоочдуудад хараараа нэг ингээд явуулаад тэг ингээд харьцаадаг ийм соёлтой нийгэм рүү явж байгаа л гэсэн. Тэр ач холбогдол маань бол ерөөсөө ирээдүйн ингээд сайн санагдлаа асар их ач холбогдолтой зүйл болохоор бид нар энийг ярьж байгаа гэсэн. За баярлалаа. Тэгвэл ер нь өнөөдрийн байдлаар Монгол улсад үйлдвэж байгаа гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээлэл маань ер нь ямар хувь байна? За гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээлэл за эхний 4 сарын байдлаар энэ 2025 оны эхний 4 сарын байдлаар бол за ерөнхий нийт гэмт хэргийн донд хамгийн том эзлэх хувьтай байгаа гэмт хэрэг бол заллах гэмт хэрэг байна. За үүний дараа бол хулгайлах гэмт хэрэг. Өмчийн эсрэг гэмт хэрэг гэсэн үг шүү дээ. За ингээд дараад нь одоо эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу одоо бидний хил цаснаар нөгөө харьцан сүхтүүгээр янз бүрийн байдлаар бусдын биед хөнгөн хүндөвдөр явсан байдлаар гэмт хэрэг зөрчилүүлж байгаа. За гэмтэл өчрүүлж байгаа юм асуудлууд хэл ярьж байгаа. За энэ 3 төрлийн гэмт хэрэг бол өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрц маань нийслэлийн хэмжээнд бол хамгийн өндөр хувьтай байгаа. Тэг. За тэгвэл энэ гэмт хэрэг зөрчилд ер нь нийтлэг байдлаар манай төрийн албан хаагчид
ямархуу байдлаар холбогдоод байна? За төрийн албаагчд нийтлэг утгаараа тийм ээ. За төрийн албаагч гэдэг маань бол хуулиар хүлээсэн үүрэгтэй. За түрүүний ярьсан бид нар гэмтрэг зөрчилөөс өрсөн сэргийлэх тухай хууль энэ бол мэдээж иргэн бүрийн үүрэг гэж байгаа. Энэ дээр бас хуулийн этгээд төрийн албаагч, төрийн байгууллагын үүргийг ч гэсэн ингээд үүргээ бүр ингээд тусгацсан их үүрэг ямар их үүрэгтэй гэдэг хуулиндаа үүрэгтэй, ийм үүрэгтэй гэж тусгаад өгсөн байна. Тэгэхээр төрийн албаагч бүр аливаа одоо хэлбэрээр гэмтрэг зөрчил үлдэхээс урьдчилан сэргийлэх чухал үүрэгтэй хүмүүс. Эсвэргээрээ төрийн албаагчд маань ямар төрлийн гэмтрэг зөрчил илүү холбогдож байна гэхээр зүгээр иргэн хүн гэдэг утгаараа мэдээж арх дарс хэрэглэхтэй одоо өөрөөр хэлбэл одоо янз бүрийн байдлаар гэмтрэг зөрчил, замын хөдөлгөөний осол тий өөр одоо юу гэдгийг за мэдээж авилга албан тушаалын гэмтрэг за эдгээр ингээд гэмтрэг зөрчлөөр нийтлэг холбогддог. Тэгээ босод иргэдийн адилаар гэсэн үг. За төрийн албаны тухай хуульд төрийн дөрвөн одоо чиглэл байгаа шүү дээ. Одоо төрийн захиргааны, улс төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэдэг. Үүлийн төрийн тусгай ангилалд хамаарж байгаа энэ албаагчд маань ер нь ямар чиглэлийн гэмт хэрэг зөрчилд ер нь илүү өртөмтгий одоо юу гэдгийг нөгөө талаар энэ гэмт хэрэг зөрчилд холбогдох гээд байдаг бас нэг тийм сул тал ер нь ажиглагддаг. За би өөрөө цагдаагийн байгууллага юм. Тэгэхээр цагдаагийн байгууллага дээр гарч байгаа нийтлэг зөрчил дутагдлаасаа туршлагаасаа ингээд аваад үзэхэд ихэвчлэн одоо юу гэдгийг за бид нарыг төрийн засгийн албаагч гэдэг утгаараа за хамгийн түрүүнд бид нар иргэдтэй гэмтрэг зөрчил гаргасан иргэдтэй харьцаж байгаа нүрд тулж байгаа. За энд бид нар нөгөө нэг хошууршуу тохиолдолд эсвэл одоо бид нар зэвсэг тусгай хэрэгсэл них ашигладаг хүмүүс. За бусад төрийн одоо чиг үүрэг байгууллагуудаас онцлог ялгагддаг зүйл. Төрийн тусгай, цагдаа, шүүх, онцгой аль нь одоо ямар нэгэн байдлаар чиглэлийнхаа хэмжээнд тусгай хэрэгсэл тэ энэ зүйлүүдийг ашигладаг. За тэгвэл эдгээр дотор бол бидний гаргаж байгаа алдаа юу гэхээр өөрсдийн одоо мэргэшээгүй байдлаасаа за тэр хууль өөрсдөд хамааралтай хууль эрх зүйн мэдлэг боловсрол багтаагаасаа эсвэл дутуу мэддгээсээ. За дээрэс нь нөгөө мэх тусгай хэрэгсэл хэрэглэхдээ мэргэшээгүй одоо тэрийг гүйцэд ингээд яг яаж хэрэглэх ёстой гэдгийг одоо маш сайн мэддгүйгээсээ. Эннээсээ болоод маш их гэмтрэг зөрчилд холбогдох тохиолдлууд байна. За дээрэс нь залуу хүмүүс тэр чинь маань төрийн засгийн албанд орж байгаа залуу хүмүүсийн хувьд бол бас анх ингээд нөгөө тэ мөрцөө зүгээд ингээд энэ хувцас өмсчөр би ингээд нэг л тэ над руу одоо хинч халдаж чадахгүй юм шиг тийм одоо тийм төсөөлөлч гэдэг юм уу ирэмгий тийм хурц байдаг тэ тэгээд магадгүй тэр ингээд ирэн дээрээ их алдах гэдэг ийм хандлагатай байдаг. За яаж алддаг вэ гэхээр хүмүүстэй ингээд зүг бус харцдаг. Өөрөөр хэлбэл өндөр тооноор, өндөр дуугаар одоо харьцаанаас харьцаа үүсдэг гэж ярьдаг шүү дээ. За ингээ харьцааны зөрчил хамгийн түрүүнд үүсэж байна. Энэ бол нийтлэг гаргадаг алдаа. За тэгээ ажлын мэдээж стресс ядаргаач гэдэг юм уу бусад байдлаар одоо эннээсээ болоод бас тэр ажлынхаа ямиг иргэд рүү гаргадаг ч юм уу тий. Ингээд эннээсээ болоод бас алдаа дутагдал гарч байна. За цаашаа одоо юу гэдгийг чинь цагдаагийн байгууллагад бол ингээ өдөр тутамдаа ингээд гэмтрэг зөрчил үйлдсэн ч гэдэг юм уу зовсон, хохирсон, холбогдсон ингээд ууртай, уургүй, гомдсон, уйлсан тий хүнээ алдсан одоо сүмсэн юм шаршинтай ингээд согтуу, эрүүл маш олон төрлийн хүмүүстэй харьцаж байгаа. За ингээд энэ хүн болгон яг ганцаараа хохирцсон, ганцаараа холбогдсон юм шиг ашигладаг. За тэгэнгүүт цагдаа яаж байгаа гэхээр тийм маш олон хүнтэй харьцдаг. Тэгэхэд нөгөө маш олон хүнтэй харьцаж байгаа дээрэс нь ганцаараа хөрсөн юм шиг тэр цагдаа дээр ирээ шалгаж байгаа хоёр хүний дунд асар их туршлага, асар их нөгөө харилцаа, хандлага тэр юмны зөрөө байдаг. Өөрөөр хэлбэл зүгээр одоо юу гэдэг би ингээд согтун ирээд ингээр нөгөө хүнийг ингээд харсаар байгаа ерөнхийдөө дасцсан байгаа шүү дээ. Тэгэхээр бид нарт нэг тийм сонин содон биш байгаа. Гэтэл нөгөө хүмүүс маань ирээд надтай инглээ тэгж харцлаа намайг тоохгүй байна цагдаа нь хүлээж авахгүй гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр буруу ойлголтыг өгдгөөсөө болоод бас ингээд иргэдэг гомдоогоод идэх ч юм уу те. Тэгэхээр бид нар альва нөхцөлд яг л хэрэг чадах чинээгээр хүнтэй зөв харьцах
яг анх удаа тэр хүнтэй харьцаж байгаа юм шиг л энэ хүний оронд би өөрийгөө тавиад гэхдээ нөгөө хууль эрх зүйн хэм хэмжээнийхээ хүрээнд мэдээж хүн болгоныг өргөдөөд хүн болгоныг одоо юугаар харьцаад ингэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа бид нар хамгийн түрүүнд харилцаан дээр анхаарах хэрэгтэй. Харилцаа. За тэг мэдлэг боловсрол, ур чадвар. За зэвсэг тусгай хэрэгсэл мэхээ ашиглах тэрийг өдөр болгон давтах, зав чөлөөтэй байх үедээ ингээд яаж бусдыг гавлах уу, яаж бусдыг бороходох уу яаж бусдад мэх тусгай хэрэгсэл ашиглах уу гэдэг ч юм уу. Яг тэр байдлуудыг бид нар асар их бодлоор одоо өөртөө ингээд суулгаад дадлагч явах хэрэгтэй. Тэгэхээр хувийн бэлтгэл маш сайн байх хэрэгтэй л гэсэн үг. Дээрээс нь хүнтэй харилцах тэр харилцааны урлаг одоо энэ хүн ингээд ирүүл яаж харьцах вэ? Сэтгэл зүйн бэлтгэл шууд ингээд гинтийн зүйлд ингээд хариу одоо реакц үзүүлэх тэр байдлаа бэлтгэлтэй байх хэрэгтэй л гэсэн үг. За тэгээд энэ бол зөвхөн албаны мэргэжлийн хувьд ярьж байгаа шүү дээ. За мэргэжлийн бус үе түрүүний ярьдаг бас л нөгөө төрийн албаагчдын гаргадаг алдаатай адилхан арх согтууруулгундаа хэрэгэлдэг. Би ингээд төрийн тусгай хүн гэдэг юм уу? Би одоо цагдаа би төрийн тусгай шүүн шийдвэр онцгойгийнх байна гэдэг ингээд арх согтууруулгундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодод зөрчил гэмт хэрэгжүүлэлт холбогдож байна те. За дээрэс нь одоо юу гэдгийг янз бүрийн байдлаар ингээд хүн амтан гуугаад найз нөхдөд нь гуугаад тэнгууд надад тэгээд одоо найз нь энд холбогдчлоо надад туслаад өгөөч гэхэд нь хүн ингээд сайхан сэтгэлээр туслах гад ингээд гуйдаг энэ маань өөрөө эсрэгээрээ нөгөө субъектив байдлаар бусдад нөлөөлчихөж байгаа байхгүй. Өөрөлдвөл би энд ингээд мөрдөн байцаах хэрэг нэгээд ч гэдэг юм уу те гэмтэр зөрчил одоо ингээд хэрэг нэгээд тэрэн дээр ингээд ажиллагаа явуулж байна. Тэгтэл нэг таньдаг хүн маань залгаад над руу те манай тэрний туслаад өгөөч гэж хэлдэг. Энэ нь өөрөө одоо нөлөөлөл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хэрэг хөндлөнгөөс нөлөөлж байгаа нөлөөл. Тэгэхээр ийм одоо нөлөөлөл байж болохгүй. Тэгэхээр бидний гаргадаг алдаа маань таньдаг, мэддэг, ойр дотны хүмүүстэй туслах гэж байгаад алдаа хийдэг. Тэгээ энэ нь өөрөө нөгөө авилга дээр дахиад шалгагддаг, тусгай субъектээр шалгагддаг ингээд ийм асуудлууд их гардаг. Тэгэхээр энэ дээр бол бид нар маш их тийм одоо зарчимч байх хэрэгтэй. Чадвал мэдээж нөгөө бид нар бол угаасаа тийм дөртө цагдаа цагийн ажил гэдэг л дээ. Одоо энэ бол өөрөө болно. Өөр утгаараа маш сайн байхгүй. Бид нар ихэвчлэн юун дээр хэрэгэлдэг хүмүүс ихэвчлэн юун дээр ойлгодог цагдаа цагийн ажил гэдэг нэг юм найзлтгүй хүмүүс гэж ойлгодог. Энийг бол би сайн талаас нь л хардаг. Яагаад гэвэл зарчмын дагуу шаардлага тавьдаг, зарчмын дагуу хүмүүсээ шаарддаг. Ингээд та ингээд гэмтрэг зөрчил холбогдсон бол танд зах ёстой хуулийнхын хариуцлагыг хүлээлгдэг учраас хүмүүс ингээд дургу байдаг байхгүй. Гэтэл тэр хүмүүс цагдаа ингээд дургу байхасаа илүү би энийг энгийгүү бол ийм зүйл болохгүй байсан да гэж өөртөө ингээд сурамж авахасаа илүү бусдыг буруутгадаг юм хандлагатай байдаг. Тэгэхээр хүн болгоно та ингээд янз бүрийн зүйлд холбогдсон байлаа гэхэд таны эсрэг л байна. Хизээч тань руу одоо тий би буруутай уучлаарай. За та хийх ёстой юм а хий гэж хэлдэг хүн хорхон байдаг байхгүй. Өндөр боловсролтой эсвэл ингээд арай илүү юм соёлтой хүмүүс тийм зүйлийг мэдэрдэг хэлдэг. Ихэнх нь дийлэнх мас нь өөрөөр 98% шихгүй тий эргээд юу гэлдэг вэхээр зүгээр л буруутгадаг. Таны үйл ажиллагааг л буруутгадаг. Танаас л өө хайдаг. Тий таны мөрдөс чинь 5 гушууч хэрэгцсэн байж ч гэдэг юм уу тий энэ одоо чи наад одон медаль хаанаас авсан гэл одоо нөгөө бидний талбай дээр зогсчих тий наад чинь зах дээр 5000-аар зардсан штэ гэл ингээл аль болох өөрөө чи ингээд уур дуруу хөтлөөр өөрөө чи эсрэг ингээд ашиглах гэж ингээд хичээдэг. Тэр болгонд бид нар тий хэр төвчээртэй хэр сэтгэл зүйн бэлтгэлтэй хэр мэрэгжлийн ур чадвартай байхаас хамгаал хараад өрцөн сэргийлж чаддаг байхгүй. Тий. Тэгэхээр энэ төрлийн гэмт тэр зөрчлүүдэд холбогдох магадлал өндөртэй байдаг учраас та хамгийн түрүүнд өөрийнхөө харилцаа, сэтгэл зүйн бэлтгэл, бие бэлтрийн бэлтгэл, за дээрэс нь одоо бусад хууль эрх зүйн мэргэжлийн одоо энэ бэлтгэл сургалтуудыг альж талаараа тэгш эзэмших хэрэгтэй л гэсэн үг. Эзэмшиг одоо хичээнгүйлэх чармаах хэрэгтэй л гэсэн үг. Тэ. Бид одоо нөгөө төрийн тусгай ангилалд хамаарж байгааг юм нэг онцлог тэр байх тийм хуулиар хүлээсэн чиг үүргээ буюу үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд ерөөсөө зарим тохиолдолд хүч хэрэглэх шаардлага бидний бол гардаг. За тэрийг хуулийнхаа хүрээнд за тэгээд ур чадвараа үргэлж тодогтмол одоо чадахжуулж ажлын байран дээр хэрэглэх нь одоо болцшгүй гэмтрэг зөрчлөөс бол өртөн сэргийлэх бас нэг төрлийн ажил арга хэмжээ юм аа. Тэгээд хувь хүн нэг бүрийн оролцоо, дээрээс нь хувь хүний харилцаа хандлага өөрөө хамгийн чухал бас нэг одоо үйлдэл эсвэл нэг нөхцөл болох нь шүү дээ. Тэгэхээр харилцаан дээр бас анхаарах нь чухал байна. За баярлалаа. Таны яриан дээрээс
нэг ер нь ингээд нийтлэг байдлаар нь төрийн алба талаас нь төр дотроо төрийн тусгай алба талаас нь ингээд сонирхоод тодруулаад асуухад согтууруулах ундаа хэрэгэлсэн үедээ гарсан зөрчилтэй холбоотой агуулгууд их гарч ирж байна л да. Тэгэхээр энэ архи согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ энэ гэмтэрэг зөрчилд холбогдсон ер нь статистик өнөөдрийн байдлаар ер нь ямар хувь байдаг юм бэ? За 25 оноос эхний 4 сарын байдлаар тоо статистик ерөнхийдөө яг энэ хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж яриад байгаа. Энэ бол нийт гэмт хэргийн 12% эзэлж байгаа байхгүй. Нийт гэмт үүлдэгдсэн гэмт хэрэг. Яг энэ 12% дотроо бараг 8-9% нь архи согтууруулах юм да. Ер нь бол хүний одоо эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг чинь өөрөө дандаа архи согтууруулах ундаанаас хамааралтай байдаг байхгүй. Харах юм бол тэр бааранд ууж идж жагаад зодтолдог тий. Эсвэл одоо бааранд ингээд ууж идэ гарч ирээд хоорондоо маргалж захтан дунд нь хүн ингээд салах гэж орж ирээд нөгөө хүн рүүгээ нийлж дайраач гэдэг юм. Ингээд зүгээр ингээд тэдний төлөө сайн сайхныг бодсон хүний эсрэгч гэдэг юм ингээд үйлдэл рүүгээ чиглэлцдэг ч юм уу. Эхнэр нөхөр хоёр ингээд зодтолж чинь аль нэг нь согтуу гэр бүлийн хүчрхийлэл үлдэгдэж чинь аль нэг нь согтуу тэгээд эн чинь давхар гэр бүлийн хүчрхийлэл маань өөрөө цаашаа ингээд хүүхэд хажууд нөгөө хүүхэд тэр гэр бүл дотор нь байгаа бусад хүмүүст амар их нөлөөтэй хор уршигтай байдаг. Тэгээд ингээд архи согтууруулах ундаа өөрөө маш том суур шалтгаан нь болчиход байдаг байхгүй. Энэ бол нийтлэгээрээ төрийн бус одоо юу гэдэг иргэн аль ч талдаа энэ нийт тэр яг зүгээр яг асуусан асуултан дээр бол нийтлэг гарч байгаа алдаа маань тэгээд энэ архи согтууруулах ундааг бид нэр ядаж огт хэрэглэхгүй бай гэж хамж тийм ээ. За ямар нэгэн баяр байдал одоо зовлонгой нэг энэ бол таны сэтгэлийг засах, таны хөөргөх энэ зүйл мөн үгүй зарим талаар харахаар мөн ч юм шиг гэхдээ энэ дахиад өөр үр дагаврыг авчрах том асуудалтай зүйл шүү л гэдгийг бид нар ойлгож авах хэрэгтэй. Энийний цаана юу байгаа гэдгийг бид нар хараад тэрэнд хүрэхгүй тулд л зохистой хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Зохистой л хэрэглэх хэрэгтэй. Тэгээд түрүүнд бас нэг ярьжсэн зүйл дээр би нэг хэлхээ марцсан зүйл маань бидний нөгөө нэг хууль эрх зүй энэ мэргэжлийн ямиг код журмч гэдэг юм а тий байгууллагын дотоод журам таны тэр мэх тусгай хэрэгсэл хэрэглэх одоо ямиг мэддэг байх нь танд ямар ашигтай байвал одоо таныг шууд бие хамгаалах бүрэн боломжийг бүрдүүлж өгдөг. Шууд бит бус байдлаараа ч гэсэн таныг хамгаалах хэрэгсэл болдог. Та хэрвээ хуулиа мэдж байгаа бол хуулийнхаа дагуу тэрийг ашиглана. Энэ нь өөрөө хэрэглүүл ямар нэгэн байдлаар одоо жишээ нь иргэдээс айхгүйгээр бид нар хэрвээ шаардлагатай нөхцөлд таны шаардлагыг биелүүлэхгүй бол австаар хэмжээгээ шууд аав, зоригтой аав. Тэгээд гарах үр дагаврыг бид нар хариуцна гэдгийг мэдчих хэрэгтэй л гэсэн үг. Тэрийг бас хэлэх юмарсан. Энэ бол таны бие хамгаалалт юм аа. Ажлаа одоо асуудалгүй үргэлжлүүлээд хийхэд чинь хэрэгтэй хамгийн гол зэвсэгч юм аа л гэдэг. Цагаан дээр харавчсан байгаа тэрийг зүгээр цэжилчэд л бол. Тэгвэл хоёлаа ер нь нийтлэг байдлаар бас шинээр орж ирж байгаа төрийн албанд орж ирж байгаа залуучуудын бас нэг тийм үлгийдэх гэдэг зорилготой ч байдаг юм уу тийм. Ер нь шинээр орж ирж байгаа залуучууд маань 20 ба түүний стэйж насны залуучууд ер нь хэвчлээ орж ирж байгаа харагдаж байна. Энэ залуучуудад ер нь гэмт хэрэг зөрчлийн талаар ерөнхий ойлголт өгвөл яг товчхон байдлаар залуучуудаа зориулаад. За залуучууд маань ер нь өөрсдөө биднээс илүү шахавар гэмт хэрэг зөрчлийн талаар мэдэх баха. Мэдэх бах. Одоо бид нар бол номын сангаас эсвэл одоо өөрсдийнхөө яг бие мах бодороо гэдэг юм одоо практик туршлагаараа бүгдийг мэдэж чадаж туулж ирлээ шүү дээ. Номын санд ороод ном уншдаг хууль одоо legal info байхгүй л байлаа шүү дээ биднийг сурч авах үед. Тэгээд эрүүгийн хуулийн байна, захиргааны хуулийн байна, төрийн албаагчийн тухай хуулийн байна, тэ? Нэг-нэгнгөө уншаад тэрүүгээрээ шалгалт өгөөд бэлтгэгдэж ирсэн юм шиг. Одоо нөхдөд мэдээж бүгдийг гар утсаар ухаалаг утаснаас legal info-дод эсвэл одоо ChatGPT ч гэдэм үү Grok ч юм уу DeepSeek ч юм ашиглаад зүгээр одоо мэдээ гэвэл ерөөсөө хэдхэн секунд дотор мэдэх боломжтой болсон. Магадгүй зүгээр хуулийн зөвлөгөөч танд одоо энэ хэмэл оюухан өгөх боломжтой болсон. Тэгэхээр давуу тал нь юу гэхээр маш хором хугацаанд энэ хүмүүс
ер нь бид бүхэн энэ цаг үед технологиор дамжуулаад мэдлэг мэдээллийг олж авах хамгийн одоо боломжтой болсон юм. Нийт тийшээ явах, хайх, эсвэл хууль мэддэг хүнээс хуулийн зөвлөгөө авах бараг шаардлага болсон юм. Залуучуудад харин юу гэж хэлмээр байгаа гэхээр ер нь сүүлийн Gen-Z гэдэг юм уу да бид нар ингээ яриад байдаг л да. Бидний үеийнхэн болохоор тэр хүмүүсээ болохоор үгүй эдгээр нэрээс та нэг тэ ингэхгүй юм тэхгүй юм бидний үед юм байгаагүй гэдэг байдлаар нэг хэсэг нь ханддаг. Гэхдээ залуу хүмүүс бүгдэнд нь таарсан, тохирсон, ур чадвар төлөхөөс ингээ эзэмшсэн, гэр бүлээсээ авсан, сургууль соёлоос авсан, найз нөхдөс авсан юм соёл, нийгэмшил одоо юу гэдэг юм олон төрлийн юм аюулс чадварууд байгаа. Тэрийг нь нээж илрүүлж яг тэрэнд нь тохирсон юм урамшууллыг өгөх юм бол тэр залуучуудаас маш их бүтээл гардаг юм байна гэдгийг би бол амьдралынхаа туршлагаар одоо харж байгаа. Тийм залуучуудтай ажиллаж байгаа учраас. Эсвэргээр тэр залуучуудыг бас буруу тийшээ хөтэлдэг юмнууд нь юу гэдэм бэ гэхээр бас нэгэндээ их халдвар төвчин шиг ингээд нөлөөлдөг. Айгүй их нөлөөнд автд юм байна гэдэг зүйлийг харсан. Жишээ нь юу гэхээр ийм гоё юм биш өнгөт шууд ингээд аваад дуугаа аваад гоё юм байна гэж явчихдаг юм байна. Бид нар ч юм бол ерөнхийдөө гоё гэдэг нэг итгэж ядаад хойшоо суугаад ингээл бодож үздэг штэ. Одоо залуучууд бол бодохгүйгээр заримдаа шууд ингээд хийгээд оролдоод магадгүй битгийгээд хэлэх тусам тэрнлөө гараад өрөөд идэг ийм асуудалтай юм уу гэж харагдсан. Тэгэхээр залуучуудтай хандаж хэлэхэд бол ойлгонгоо одоо анх удаа энэ төрийн засгийн албанд орж байгаа юм шиг. Ерөөсөө л 20 жилийн дараа 25 жилийн дараа би хэн байх вэ гэдгээ хараад альва гэмт хэрэг зөрчил шудраг ус зүйлээс өөрийгөө ангид байлгаад зарчимтай байгаад тэгээ хэлэх ёстой зүйлээ илэн далангуу хэлдэг те энэ хүмүүс чинь тэрийг нь бид нар давуу талын болгоод за ингээд энэ байдлаараа өөрсдөө альва энэ нас нэгдүгээрт урьдчилан сэргийлж чадна. Альва одоо буруу зүйлээс урьдчилан сэргийлж чадна. Дараагийн дугаарт энэ залуучууд маань тэр саяны хэлэндээ 20-25 жилийн дараа гэдэг маань юу гэхээр би хурандаа цолтой байх уу, генерал байх уу, дарга байх уу, эсвэл ахлах байх уу тэрийг одоо шийдээд зорилттой. Өөрөөр хэлбэл 20 жилийн дараахыг харж байгаа хүн өнөөдөр 2 жил, 2 цаг, 2 секундын дараа болох юмыг бодохгүй шүү дээ. Өөрөөр би гараад за сайхан шоудээ зүгээр сайхан ууч гэдэг юм уу эсвэл зүгээр сайхан тий ийм бай би 5 жилийн дараа 10 жилийн дараа гэдэг тэр зорилгыг тавиад өөрийгөө альва буруу хорт зуршлаас хол байлгаад тэр мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадах юм бол харин энэ залуучуудаас асар их юм гарна гэдгийг л хараад. Тэгэхээр би зөвхөн умшуулмаар байна. Мэдгүй биш мэддэг хүмүүс. Чадахгүй биш чаддаг хүмүүс. Зүгээр чаддгаа харуулдгүй мэдгүй байгаагаа нуудаг ийм л хүмүүс юм болов уу гэж анзаараад байгаа. Харин ч хийвэл хийчих юм байна. Чадчих юм байна. Илүү харин үр бүтээлтэй хурдтай ингээ яг зөв ингээд утсыг хөндөх юм бол тэр хүмүүс маш сайн ингээ явж чадах юм. Тэгэхээр гэмтэрэг зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх тэр хүмүүс маш сайн мэдж байгаа. Миний сэтгээггүй юмыг тэр хүмүүс сайн сэтгэнэ. Тэгээ өөрөөснөө айгүй их соёлж байгаа бас соёлгүй ч хүмүүс байгаа. Тэгэхээр энэ төрийн засгийн албанд орж байгаа тэр зорилтыг тавиад орж байгаа хүмүүс бол тиймч хүлдүүч гэдэг юм уу тий одоо юу гэдэг юм муу үгээр хэлвэл одоо тийм ч нэг юм аргаа орсон хүмүүс ороог байхгүй. За би оръё, би энэ сахилга баттай болъё, энэ хувцсыг өмсвөл би ер нь сайхан харагдаж гин гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Цаашаа ингээд энэ хувцсыг өмсөв цол аваад ирэх тусам сэтгхүү нөөцлөгдөж байгаа. Тэгэхээр та 18 таа вэ, 19 таа вэ, 20 таа вэ? Энэ сайхан эрттэй энэ халуун насан дээр зарчимтай л байна. Өөрийгөө улам хурцл, мэдлэг боловсролыг бол ингээд ирэхээр танд тэр гэмт хэрэг зөрчил бол цаашаа асуудал. Та ярианыхаа ихэнд хэлсэн нөгөө заллах гэмт хэрэг бас их өндөр хувь эзэлж байна гэж тий. За энэ дээр маань нөгөө залуучууд маань их өртөмтгий байгаа нь түрүүний хэлдэг технологийн дэвшил утсан дээр маань нөгөө захин мөрөөдөө тоглоомын хохирогч болох ч юм уу. Яг энэ чиглэлийн бас тодорхой насны ангилалтай судалгааны үр дүн байдаг болов уу? Бага. Одоо яг энэ 25 оны эхний 4 сард гарсан статистик дүн мэдээгээр ерөнхийдөө яг захин заллах гэмт хэрэг маань өөрөө нийт гэмт хэргийн 60% эзэлж байгаа байхгүй. Тэгээ энэ дотор ч мэдээж нөгөө захин мөрөөдөө тоглоом нөгөө 1x betmate те өөр юм бетүүд тэгээд дээрэс нь нөгөө Telegram аппликейшнтэй холбоотой ингээд ерөөсөө захимын бүх хэлбэрээр л заллах гэж орж байгаа байхгүй. Тэгэхээр энэнд бид нар яаж хурддаг вэ гэхээр одоо үеийн хүмүүс нөгөө нэг юм
технологид маш хурдан хариу үзүүлдэг. Өөрөөр хэлбэл сая би телеграмаар ингээд нэг сэрэмжлэг мэдээлэл хүмүүст ингээд хүргэж байгаа байхгүй. Тэгээд тэгэхэд тэр мэдээлэл яаж байгаа хэрвээс ингээд эргэн тойронд л шуугаад эхэлж байгаа байхгүй. Яаж шуугж байгаа гэхээр надад тийм мэдээлэл шлээ, би дарцсан. Бүр ингээд ааваас ирсэн шүү дээ. Бараг манай даргаас ирсэн шүү дээ. Манай найзаас ирсэн шүү дээ. Манай ахлагаас ирсэн шүү дээ. Яриад эхэлж байгаа байхгүй. Би өөрөө тэр хүн тэрийг дараагүй болвол цаашаа явахгүй байх юм. Тэгмээд ороод таны зураг энд байна гэд ийм зүгээр линк ирэнгүүт гэд нөгөнгөд цаана юу харагдаж байгаа вэ? Бид нөгөө сошиал бас хэмжиг байгаа харагдаж байгаа байхгүй. Тийм дархлаа мотог нь харагдаж байгаа байхгүй. Тэгээ миний зураг ил байна гэхээр төрийн засгийн албан агчид бол давуу тал нь юу гэхээр уг нь бол хамгийн түрүүнсдэх юм миний зураг фэйсбүүкт байхгүй. За би бол өөрийгөө тавьдаг. Гэхдээ ер нь ихэнх төрийн засгийн албан агчид бол фэйсбүүкт аль болох зураг тавьдаг шүү дээ. Сошиал орчинд өөрсдийнхөө мэдээллийг аль болох даалддаг. Даалдж байх хэрэгтэй. Энэ нь өөрсдийнх нь аюулгүй байдал, өөрсдөө ирээдүйд ингээд нөгөө янз бүрийн байдлаар халтах, өөрийг нь судлах тэр боломжийг олгодгүйгээрээ давуу талтай. Гэтэл эсэргээрээ нөгөө нэг сошиал эмзэг байна шүү дээ. Өнгөдөл таны зураг өнгөдөл гэл ороод арчиж байгаа байхгүй. Тэр нөгөө эмзэг байдлын дархлаагүй байгаа байдлын тэр захин гэмтэр үлдэж байгаа хүмүүс ашиглаж байгаа байхгүй. Дөнгөд энэ магадгүй бид нар одоо та төрийн засгийн албаагч, би төрийн засгийн албаагч цаагаараа шууд юу бодож байгаа бид нар лөө тандалт явуулсан байх магадaltaй. Тэгвэл одоо чинь тагнуулынхаа яагаад энийг бодж үзчихлгүй гэж те. Магадгүй тагнуулынхаа өөрсдөө эндээ дарсан байхаа үгүйсгүй шүү дээ. Энэ ямар халдлага ороод ирж байна. Гэтэл энэ нөгөө зорилт зорилттой бүлэг рүү чиглэсэн ийм тандал байсан байхыг бид нар үүсэхгүй байхгүй. Энэ таны заавал банкныхыг эвдээ зогсохгүй, таны хувийн мэдээллийг хулгайлаад зогсохгүй, цаашаа өөр юу ч явсан байхыг бид нар үүсэхгүй. Зүгээр л энэ зүйлээс бид нар боломжлох тийм дархлаа байхгүй байна гэдгийг хэлж байна. Та сошиал орчинд хэрэг цаг хугацаа зарцуулж төдий чинээ та тэрэнд дархлаагүй байж байгаа л гэсэн үг. Харин мэдээллийг аль суугаар, ямар байдлаар өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авч байгаа вэ гэдэг тэрэндээ хэр ихтгэлтэй байдаг вэ гэдэг юмыг л маш сайн тунгааж бодож явах хэрэгтэй. Аль мэдээллийг сурвалжийг өөрийнхөө одоо тэр зөв гэж харж байгаа өнцг рүүгээ мэдээлэл нь орж ирдэг вэ гэдгийг судлах хэрэгтэй тий. Ингэж бид нар одоо тэр захимаар үлдэж байгаа гэмтэргүүдээ сан болно. За мөрөөдөө тоглоом бол түрүүний хэлсэн залуучуудын нэг халдварлж шít. Одоо би ингээд нэг one expert ингээд нэг юм энэ угаасаа ойлгомжтой шүү дээ. За жишээ нь Монголц тэ нэг энэ Нави гэдэг баг хоёр ингээд тоглож байна. Тэнгүүд Монголц нь ялнаа гэх тэ. Монголц ялнаа гэд би орно. Тэнгүүд Монголц ялах магадлал нь ингээд 80% тавина. Тэнгүүд Оодс нь баг байна. Нөгөөдөл нь ялна гэвэл Оодс нь их хүн ч гэдэг юм уу тэ. Ингээд 50-д эхэлж шít. Тэнгүүд би ингэжсэн чинь Монголц нь хожичлаа. Тэнгүүд лөө мажисаар 29 чинь 40-ыг авчлаа шít. Па Тэнгүүд чи аваач гэл одоо дахиад тоглоно штэ тий одоо өөр багтаа тоглох гэж байна тий өөр багтаа тоглонгод дахиад Оодс нь өндөр байна гингүүд энэ дээр тавил шууд 200 мянгаар орчих. Тэнгүүд та эхлээд яасан 20-ыг тавиад 40-ыг олсон байж болно 200 мянгаыг тавиад тэрийг алдчихж байгаа юм. Тэгэхээр нийт алдагдлчээ гэдэг 240 мянга байна. Ингээд энэ одоо юу гэдгийг цаана нь одоо юу гэдгийг та бүр асар их хэмжээний мөнгө хийсэн хүмүүс шүү дээ. Мөрөөдө тоглоомд 300 сая төгрөг зүгээр хийгээд тэгээд хожсон гэж байгаа. Тэг авч чадахгүй. Яагаад авч чадаагүй? Ойлгомжтой шүү дээ. Цаана нөгөөх нь авсан мэдж байгаа хүн дунд нь нөгөөдгөнд нь ажилласан байгаа. Тэгээ өөрийг нь блоклоод нөгөө юм хаагаад ингээд тэгээ техникийн саатал гарсан ч гэдэг юм алдаа гарсан ч гэдэг юм уу тэгэл холбогдоод бид нар ажиллаж байгаа гэл тэгэл таны морж байгаа ч. Хүнд найдвар төрүүлээл байдаг. Залхигчд бол оогт ингээ уцаа салгаа алуу болохгүй байгаа л юм. Хариулаад ажиллаж чинь ч гэдэг юм уу өгөх гэж ч гэдэг юм уу те. Ингэсэн чи ингэчлээ ч гэдэг юм. Тэгээд байж байгаа л та чигсалтаас хасгана. Тэгэхээр энэ залуучууд маань нэг ингээд иймэрхүү байдал руу татчихээн. Дээрэс нь зүгээр өөрийнхөө өнөдөр олж байгаа жоохон юмыг томруулж агаад алдчихээн. Тэ? Телеграм дээр ингээд битгий наад даалгавар биелүүлдэг чинь худлаа шүү гэдэг тахтал алдаад байгаа байхгүй. Даалгавар биелүүлээд 700 өнгөтэй нөгөөдгөө буцааж авах гад. За чи яг чамд 700 гэж одоо өгнө. Чи зүгээр энийг хийгээл шууд нэг мөсөн 3 сая болгоод аваа гингөтл нөгөөдөг чинь дахиад сая төгрөг хийгээл ингээ сая 700 төгрөг пак гал алдчихж байгаа. 80 сая төгрөг зүгээр би жоохон мөнгө хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ яг энэ ихний 4 сарын байдлаар бид нар зүгээр залхах гэмт хэрэгээс бусдын одоо хохирсон тэр хохирлон нийтдээ хэдэн тэрбум байлаа.
72 тэрбум, 72.9 тэрбум. Онгорсноос хойш. Эхний 4 сарын байдлаар бид нэр хохирлыг нөхөн төлөвлөснө шүү дээ. Тэгээд тэр чинь бол нийт гарч байгаа залилангийн бараг 50% нь ч хүрэхгүй шүү дээ. Тэгээ ийм их мөнгийг бид нар алдчихээн. Нөхөн төлөгдөх нь бага. Цагдаагийн байгууллага бол аль чадхаараа ингээд банкнд нь дансанд ингээд хоригдолт хийж чинь тий. Тэгээд залуучуудаа хандж хэлэхэд илүү их энэ телеграм залиланд саяны таны асуусан асуулт холбоотой 18-аас 30 насныхан ерөөсөө 20 мянга яг энэ эхний 4 сарын байдлаар үйлдсэн гэмтэрх дотор 20 мянган иргэн энэ залилах гэмтэрх 18-аас 20 шүү 30 тийм 30-аас 40 насныхан тэгсэн чи хэд вэ? 1000 20 мянга ялгаатай гоц тэгсэн чинь 40-оос дээш насны хэд вэ? 500 Тэгэхээр нөгөө техник технологийн мэдлэг боловсрол модоо эсвэл тэрүүгээр нэг оролдоод байдгүй тэрүүгээр нэг амьдралаа авч яваад байдгүй хүмүүс нь бага хохирж байгааз. Тэнгүүт нөгөө нэг жоохон санаас утсан гэдэг юм уу эсвэл тэрэнд нэг айхтар цаг зарцуулах шаардлагагүй тийм хүмүүс нь мянган байгаа зү. Харин нөгөө залуучууд маань л энэ сошиал орчинд байгаад байгаа тусмал тэр юмд автаад байна шүү дээ. Тэгэхээр тэр 20 мянган хүн гэдэг чинь одоо нийт тэр хохирж байгаа хүмүүсийн 98% байх хэвээр. Таны хэлдэг нь хурдан гариу одоо үйлдэл үзүүлснээрээ бас хохирогчлох магадлал өндөр байгаа даа тий. Ятгах тусам нэгтлал гэж одоо хэлээд та манай цагдаагийн байгууллага аяа явуулдаг шүү дээ. За ер нь алпагчд за ер нь за боли бүр эргэн талаас нь хараа ойлаа. Мэдгүй явж байгаад гэмтэрэг зөрчилд холбогдогч болчихдгоо. Иймэрхүү кейсүүд ер нь амьдрал дээр их олон төрлөөр сонсогддог. Яг нэг чиглэлд баригддаг. За ер нь энгийн иргэн байгаа тохиолдлороо зүгээр ингээд жишээ аваад ярихад ер нь юунд анхаарах хэрэгтэй юм бэ? Анхаарах асуудал нь ер нь юу юм бэ? За тэгэл түрүүний л ярьсан хамгийн ихэнд дээрээс хууль эрх зүйн боловсралгүй, хууль эрх зүйн мэдлэггүй. Тэгээд зүгээр л би тэгж бодоод тэгсэн штэ гээл те. Эсвэл одоо нөгөө зөв хамгийн энгийн чин дээр яриа. Та хоёр ингээд зүгээр годомжинд хараад тэгээд нэг таагүй харьцаа үүсчлээ. Дөнгөт л би чамайг цохоод авлаа. Тэг чи хариулаад зовлтлоо. За энд хэн буруутай? Одоо тэгэл юунаас л олох байхдаа одоо нөгөө бидний инженеэр хэлдгээр гимтлийн зэргээс нь хамаарах уу. Одоо би бол яг тэгэж л бодож байна. Гэтэл иргэд юу гэж ярьдаг вэ? Хүмүүс дийлэн хүмүүс юу гэж ярьдаг? Төрүүлж зогсно. Төрүүлж зогсно. Уучлаарай энэ бол харилцан зодоо. Хоёулаа буруудна. Хоёулаа гимтэл учраагүй бол зөрчлийн хуулиар гимтэл учирсандаа учирсан гэмтлийнх нь нөхөн төлбөрийг олгоно. Тэр нь одоо жишээ нь шүдэн одоо 2 сая маягаар манайхан нэг тамгаараа ярьдаг штэ. Тэр бол шүүхтэр тогтоогдоод цааш гэмтлийн зэрэг тийм болсон байна. Тэгээ бүх төлбөрийг нөхөн төлнө сэтгэл санааны хохирол одоо барагдуулдаг. Тэгэхээр одоо годомжинд гараад чи төрүүлээ зөх тэгээ би зодтолтно гэдэг юм байдгүй маа. Хизээч юу байгаагүй маа. Энэ төрүүл зогсоо ингээд өөрийгөө өмөрөөд байдаг хүмүүс олон байдаг. Тэгэхээр энэ би зогцсон ч юм. Бие хамгаалах байдлаар та одоо хариу үйлдэл үзүүлж болно. Гэхдээ зодтолдож болохгүй. Тэр хүнд гэмтэл учруулж болохгүй. Өөрөөр хэлбэл бие хамгаалахын тулд тэр хүнд очирч болох хамгийн бага хохирлыг үзүүлэх хэмжээгээр та бие хамгаалах ёстой гэсэн үг. Тань руу улаан цам худаг далаагаад ирж яхад нь би одоо тийм хэдэ зүгээр зогсоод авахгүй учраас өөдөөс нь юм аваад зогчоод тэр хүн гэмтэл учирч байгаа бол энэ таны бие хамгаалах байж болно үстэй. Бидний зүгээр энгийн жишээ шүү дээ. Гэтэл одоо юу гэдгийг зүгээр ингээд зогсож байгаа нэг айлхгаа гараад алаасан чинь өөдөөс нь нармагийн нэг айцсан. Тэгээ би бие хамгаалсан. Байжлахгүй. Тэгэхээр бид нар яг энэ дээр айгүй халддаг. За дээрээс нь саяны тэр захин дээр бусдад дансаа ашигладаг. Бусдад хувийн мэдээлэл өгдөг. Энэ болохгүй. Яг та тэр гэмтгийг хамтран олцогч болно шүү. За ер нь ойрхон гарсан миний нэг санаж байгаа хэрэг дээр нэг таксины жолооч гэмтсэн байгаа байхгүй юу? Аха таны ингээд юу гарчна? Юу ач? Мөнгө авчээ. Би ингээд юу ачжээ? Болохоо ачжээ. Тэ миний данс блоклогч. Манай найз тань руу мөнгө шилжүүлнэ та надад аваад өгч. Гээд 4 сая төгрөг дансаар нь ороод гарлаа. Цагдаа мөржин шалгах ажиллагаа явууллаа. Дансанд нь мөнгө орсон одоо мөнгө шилжүүлсэн хүн хохирцсон байна шүү дээ. Ирээд мөнгө залуучлаа гэдээ яасан чинь нөгөө таксины жолооч. Тэгээд таксины жолооч мэдгүй нэг хүүхэд ингээ гуугаад харна би ATM-с мөнгө аваад өгсөн шүү дээ картнасаа. Ингээд нөгөө хүн чи өөрөө хэрэг холбогдчихлоо. Тэгэхээр
Магадгүй бид нар маш сайн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Таны эцэг их эмээ өвөө ойр хамаатан саднажин байвал бити хүнд дансаа ашиглуул. Магадгүй ингээд оюутан хүүхд чинь эмээ өвгийнхээ дансны код модыг мэддэг бол битгий тэр хүүхдүүдэд ч гэдэг. Өөрөөр хэлбэл тэр эмээ өвөө миний хүү эмээгийнхээ картыг хэрэгжилж ийж гэдэг юм уу, өвгийнхээ картыг хэрэгжилж гэдгээрээ эргээд тэр залуучуудыг өөрсдөө тэр гэмт хэрэг зөрчил рүү холбогдох боломжийг бүрдүүлчихдэг. Магадгүй тийм мөрөдө тоглодог бол эмээ өвгийнхээ насаар картаар мөнгөний нэгээд тийм амьдралаа сүрүүлж, өөрсдийнхөө сүрүүлжээ дараа нь үнийхийг сүрүүлээ те. Дахиад өөр найз нөхд гэдэг юм өөр хүмүүсээр халбарт өгч. Тэрүүс нөгөөтнөөс гарч чадахгүй. Арх уугаал дахиад нэг шилэг уучих, дахиад нэг шилэг уучих гэдэгтэй л яг адилхан. Тийм ээ. Баярлалаа. За та цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлахын хувьд ер нь бусад төрийн байгууллага за тэр дундаа төрийн тусгай албанд одоо харьяалагдах одоо хүмүүс маань байж болно. Ер нь энэ байгууллага дээрээ яг энэ тэрэг зөрчлөөс ер нь урьдчилан сэргийлэх ямар тэргүүн туршлагын хүрээнд одоо ажил арга хэмжээ ер нь зохион байгуулдаг бай. Одоо тэдний зохион байгуулсан ажил арга хэмжээнээс ийм гоё тэргүүн туршлага байна. Одоо цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хэрэггээд тухайн байгууллагын одоо үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилан сэргийлэх ажил юм шиг хэрнэ. Хэрэггээд төрийн алба бид нар бие биентэй хоорондоо хамтын ажиллагааны хүрээ байх ёстой. Нөгөө талаас энэ мөрстэй албаагч намайг хувцас тайлаад гарсан тохиол бас иргэн болоод явж байна. Тэгэхээр яг энэ үйл ажиллагаа бол угаасаа ингээд салшгүй холбоотой болчихж байгаа учраас тухайн байгууллага албаагчдад чиглэсэн гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний тэргүүн туршлагатай тийм байгууллагын жишээ ер нь бий юу? Бид нар ер нь цаашдаа яг энэ чиглэлээр байгууллага дээрээ яг ямар ажил арга хэмжээг илүү зөнхлөн одоо зохион байгуулвал эргээгээд илүү үр дүн гарахгүй. Нэгсэндээ гэмтэрэг зөрчлийн тоог бууруулахад төрийн тусгай хамгаалтын байгууллагын бас нэг манлай л байх гэдэг тийм. За юуны төрөнд нэг өөрөө чинь саяны асуусан асуултын дотроос нэг юм зүйл харагдаж байна. Цагдаагийн байгууллага гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй юм шиг юм. Гэтэл хүн болгон ийм л бодолтой байна шүү дээ. Яг би яг наадхан дээр чи ганцхан л хариулт хэлээ жишээ. Цагдаагийн байгууллага бол өөрөө тэргүүн туршлага л байна. Одоогоор. Яг бусад байгууллага ингээд муу байна гэж би яриаггүй л дээ. Юу гэхээр энэ гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэдэг чинь цагдаагийн байгууллагын тухай хууль биш. Энэ одоо юу гэдгийг одоо манай албаны ганц барьдаг хууль биш байхгүй. Энэ бүх төрийн болон төрийн бас байгууллага бүх иргэн хүний барих ёстой хууль нь баггүй. Толгой хууль нь. За энээсээ салбарлаад өөр хуулиуд ч гэдэг тийм. Иргэн бүрл яг энэ хуулийг бүгд уншаад үзсэн. Би өөрөө ямар үүрэгтэй вэ гэдэг тэр хэсгийг ядаж уншаад үзсэн байх хэрэгтэй. Энэ цагдаагийн байгууллага бол одоо юу гэдэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх, гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргээл хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Тийм. Манай энэ урьдчилан сэргийлэх алба маань өөрөө алба байгууллага тий одоо яг энэ гэмтэрэг зөрчлийг тэмцэж энийг урьдчилан сэргийлж бидний албаа агч нар дээр ярьж байгаа ачааллыг бууруулах юм байна гэдэг. Энэ нь бол угаасаа одоо маш хэрэгтэй ажил алхам болж байгаа байхгүй. Тэгэхээр таны асуусан тэргүүн туршлага гэдэг юм да. Мэдээж бид нар ингээд одоо саяны ярьлаа заллах гэмтэрэг дээр нятах тусам нэгт бол энэ цахим гэмтэрэгтэй холбоотой unfriend, unsent гэл ингээд залуучуудыг уриалж байгаа өчнөө тэргүүн туршлагууд байна. Дээрээс нь яарад яах вэ гэж одоо энэ замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс энэ хөдөө орнотог одоо ингээд 100 гадагшаа явж байна. Яарад яах вэ ч гэдэм үү урдаа тааруулах чиглэлээр ч гэдэм үү арх согтруулгундаа хэрэглэхгүй те. За одоо нэг хором гэдэг те. Одоо айл болгын арх согтруулгундаа хоорондоо ингээд маргалдах заавал согтруулгундаа хэрэглээгүй ч байсан гэсэн одоо хүч хэрэглэх те уур бухимдлаа шууд ингээд гарах биш нэг хором ингээд яайдаа айц те гэж бодож байгаа. Дараа нь ингээд уурлахгүй гэдэг чинь бас шал уурахгүй. Шууд ингээд дүрсэл зохих, зодох хүч хэрэглэхтэй орж чалахгүй шүү дээ. Нэг удаа ингээд хорон ингээд хүлээгээд дараа нь ингээд үйлдэл үзүүлэх гэдэг чинь хоёр өөр шал ялгаатай гэдэг шиг. Ийм тэргүүн ийм туршлага болсон ийм сайхан аян арга хэмжээнүүд байгаа. За төрийн бусад байгууллага буюу бусад одоо энэ төрийн тусгай одоо чиг үүрэг танаа байгууллагч гэдэг юм да. Энэ байгууллагууд бүгд яг энэ гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх албаагч руугаа чиглэсэн өөрсдийнхөө байгууллагынхаа чиглэлээрээ тийм ээ яг өөрөөсөндөө тохирсон тэр хариу арга хэмжээнүүдийг бас бий болгоод ингээд
тэр одоо төлөвлөгөө тактикийг боловсруулад тэрэндээ чиглэсэн юм өрцөн сэргийлэх ажлуудыг зохион байгуулалт бас айгүй сайхан үр дүнтэй юм шиг санагдав. Одоо онцгой байдлын байгууллага бас байж тээ. Галт төмөртөд тэмцэхийн тулд иргэдрүү ингээд контентоор болон кино одоо өөр юу гэдэг те цахим хуудас сургалтаар ингээд маш олон байдлаар ингээд өрцөн сэргийлэх ажлыг зохион байгуулж штэ. За одоо бол эмчнэр эрүүл мэндийн байгууллагууд бас энэ рүү ороод эхэлж байна те. Ард иргэдийнхаа одоо энэ эрүүл мэндийг те өрцөн сэргийлэхтэй хамгийн том одоо тэргуун туршлага бас энэ нэг өрцөн сэргийлэх үзлэг биш шүү дээ. Энд чинь өөрөө бас энэ өрцөн сэргийлэх ажил болчихж байгаа тийм. Хүн эрүүл бол мэдээж магадгүй бас энэ гэмтрэг зөрчил үлдэх янз бүрийн байдлаар санамсар болгоомжгүй санаатаагаар үлдэх энэ юм бас өөр хандлагатай байна тийм. Биеийн өвдөө явж байгаа уур хөндлөлтэй байж болно шүү дээ. Ингээл цаашаа юм гарна. Тэгэхээр юмыг баг гэж үзэхгүйгээр бид нар яг баруун уулзгыг баг дээр нь буюу яг гарч эхэлж байгаа тэр үнцгдээр нь бид нар тэрэн дээрээ таарсан хариу арга хэмжээг авчвал тэр зүйл тэндээ байхгүй болох замрах магадaltaй байхгүй. Тэгэхээр одоо танаа байгууллагын орчинд одоо юу гэдгийг албаагч чи ямар төрлийн юм тэрэгтэй холбогдоод байна те. Яг энийг тодорхой бүртгэдэг, судалдаг ийм одоо алба одоо нэгж байгаа бол тэндээсээ тэр мэдээллийг авч агаад цаашаага магадгүй өрцөн сэргийлэх яг энэ ажлыг зохион байгуулдаг бас сургууль цорын гэрүүлэх юм алба нэгж байгаа те. Ингээд хамтраад нөө уялдаа холбоогоо сайжруулад тэрэндээ тарсан цогцлтуудыг өгдөг цаашаа үргэлжлэхээс нь тийм ээ даамжрахаас өмнө ингээд хийдэг юм ажлууд гэж болно шүү дээ. Тийм. Төрийн цэцгийн албаагч жишээ нь одоо төрийн өндөрлгүүд хамгаалж байна тийм. Төрийн цэцгийн энэ том объектуудыг энэ одоо өндөр зэрэглэлийн хамгаалтуудыг тийм хийж байна. За энэтэй холбоотой гарч ирдэг зөрчлүүд одоо юу гэдгийг эндээс яаж өрсөлдөн сэргийлэх чиглэлээр энэ хариу арга хэмжээнүүдийг аваад энэ дээрээ ингээд зөв юм арга хэмжээнүүдээр аваад эхлэх юм бол боломжтой. Тийм. Тэгээд танаа байгууллагын орчин тойрны үлдэгдэг гэмтрэг зөрчлүүд бас байж болно шүү дээ. Энээс тэгвэл яаж өрсөн сэргийлэх жишээ магадгүй ордны хажууд ингээд халаасны хулгай их гараад байна талбай дээр. Тэгвэл жишээ төрийн цэцгийн албаагчд төрийн цэцгийн алт маань өөртөө тэнд орчинд нь тохирсон ухаалаг камерыг тавиад тийм ээ. Тэгтэл тэнд ингээд нэг юм хур хогийн цэг өөр одоо хаана ихтэй байлаа. Тэнд нь ингээд нөгөө манайхнаар ярьдаг орон гэргүй тэмэлч дээрэл ингээд нөгөө хогийн цэг дээр нь хог ухаал бөөгнөрөл арх угаал ингээд идэг. Тэгэхэд тэр хаяг ингээд одоо шивтэд гээд олон улсын тэргуун туршлага болж шүү дээ. Яг хөхөр ийм харанхуй орчин, хүний нүднээс далд ийм орчин, эсвэл ийм бохир зан орчинд хүн илүү их очтгүй юм л. Тэгээд тэнд юу илүү болдог хөр гэмт хэрэг зөрчлөх үлддэг. Энэнд бид нар тэр орчныг ингээд гэрэл гэгээтэй болгоод сайхан цэцэрлэгжүүлээд одоо ийм хараа хялтаа болгочвол илүү ингээ нөгөө нэг солитой хүмүүсэнд тийш очдог. Тэр нөгөө хүмүүс маань тэндээс дайждаг ч юм уу эсвэл тэр орчин маань өөрөө гэмтрэг зөрчлөх орчин болчдөг байх жишээ нь ийм одоо дижохтын тэргуун туршлага гэж байж штэ тийм ээ. Тэгэхээр баярлалаа. Тэгэхээр одоо бидэд маань л мэдээж хуультай нийцсэн мэргэжлийн байгууллагаас болон дотооддоо сургалт дарах хэмжээгээ маш чанартай явуулах хэрэгтэй байх нь байна. За дээрээс нь түрүүний хэлсэнчлэн байгууллагын хэмжээнд хаян өрнүүлэх те гэмтрэг зөрчлөөс одоо өрсөн сэргийлэхэд бол түрүүний хэлдэг арх сектор болгон данаас татгалзахтай холбоотой за магадгүй одоо заллах гэмтрэгээс одоо болгоомжлохтой холбоотой за магадгүй одоо түрүүний хэлдэг байгаа нөгөө хүний бидний энгийн нэрэлтийн нөгөө хөнгөн гэмтэл очруулахтай холбоотой бас магадгүй иргэний хувьд тийм үүсч болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэх чиглэлийн дээрээс нь түрүүний хэлдэг хуулиар үлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үүсэт байгаа ямар зөрчлийн шинжтэй өгүүлэл гарах гэдэг. Тэрэн дээр бид нар ямар хариу арга хэмжээ авах вэ гэсэн чиглэлээр энэ төвлөрүүд явуулах юм бол илүү оновчтой шийдлүүд бол боловсруулагдаад явчих юм байна гэдэг зөвлөмжийг бол авлаа баярлалаа. За яг сүүлийн асуулт маань. За миний танаас асууж чадаагүй. Та нийт одоо төрийн албаагчд болон энэ сонсож байгаа энэ подкастыг үзэж байгаа хүмүүст одоо миний асуугаагүй тийм өөр хэлхийг хүссэн гэмтрэг зөрчилтэй холбоотой, өрсөн сэргийлэхтэй холбоотой зүйл байвал хэлээч. За ер нь бол яригдаагүй зүйл нэг байхгүй. Ямар ч үсэн би нэг зүйлийг уриалч зүгээр хэрвээ өнөөдөр та ямар гэмтрэг зөрчил энэ улс оронд ямар зүйл болоод байна гэдгийг илүү их мэдхийг хүсвэл магадгүй манай
цагдаа ерөнхий газрын гэмт хэрэгжлээс урьдчилан сэргийлэх тэ пэйжуудыг магадгүй аль багштараа дагуулчих. Тэгээд утсан дээр notification очиход магадгүй залилах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлээрээ. За өнөөдөр мод тарих хаян Монгол Улсын ерөнхийлөгчийн тэр бом мод гэл ингээд явж байна. Бид өнөөдөр мод тарих хаян лөө тэ мод яагаад тэр гэдэг байгаа юм хэрэг нөгөө сэвдээд гэдэг түрүүний ярьсан нөгөө байгаль орчны тэ тэр нөлөөллөөр гэмт хэрэгжлээс урьдчилан сэргийлдэг. Энэ айгүй ундаг аргачлал байна шүү дээ. Энэ аргачлалыг Монгол улсад нотгшуулах гэж байгаа нэг хэлбэр нь баггүй. Тэгээд дээрээс нь бидний эрүүл мэнд олон талын зүйл ач холбогдолтой. Тэгэхээр энэ ач холбогдлыг нь үзлээ бид нар зөвхөн ухамсарлах хэрэгтэй. Хашаандаа ингээд илүү их мод тараад те очноо сайхан болгочод гэр бүлийн сэтгэл зүй өөрсдөө чинь сэтгэл зүйч гэсэн сайхан байж тээ. Тэгэхээр өөрсдийнхөө амьдарч байгаа орчныг ихлэ сайхан болгохоос эхлээд цаашаа ингээд бид нар тэр сайхан орчинд амьдрахаар сэтгэл санаа ч гэсэн тайван илүү сайхан байна. Ингээд өөр тийм зөрчил үүсэхгүй байхгүй юу? Цаашдаа бид нэр ерөнхийдөө ингээд одоо энэ 100 болох гэж чинь тий амралт зугаалгын цаг хэлэх гэж чинь. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр ингээд орчныг бохирдуулаад явж идэг штэ. Хөдөө газар ингээд явахдаа очоо буусан газраа ингээд бохирдуулаад арх даршуугаал согтуу чигээрээ машина барайл тий. Ингээд явдаг. Тэгэхээр энэ болгоноос бид нар одоо урьдчилан сэргийлэх ажлуудыг ингээд хийгээд эхэлнэ. Тэнгүүт яг энэ дээр ингээд тий ханд яг энийг албаа агч руугаа тий та төрийн албаа агч учраас яг энэ ийм зүйл хийхгүй гэдэг дээр ингээд нөгөө баталгаа гаргаад авдаг штеп. Энэ чинь хүртэл өөрөө урьдчилан сэргийлэх сануулж байгаа арга жоох. Болохгүй шүү. Анхаараарай. Хайртай гэр бүлээ тий өөрийгөө эрүүл мэндээр эд хөрөнгөөрөө хохирмооргүй байвал тий болоорой. Сайхан аялаа тэр бити өөрийгөө ядраагаарай ч гэдэг. Энэ тэгэхээр бид нар олон төрлийн мэдээллийг олон төрлийн сургуулиудаар авч болно. Гэхдээ аль бие усны сургуулиудаар аваад явах нь илүү мэдээлэлд ойрхон байгаа хүн илүү зүйл одоо юу буруу зүйл хийхээс урьдчилан сэргийлж чаднаа л гэж хэлмээр байна да. За баярлалаа. Бид бүхэн одоо үнэтэй мэдээлэл өгч цаг цаваа зарцуулсан танд маш их баярлалаа. Тэгээ манай төрийн засгийн хамгаалтын байгууллагын медальон байгаа энийг танд дурсах. За баярлалаа. Чааса. Баярлалаа. За баярлалаа. За шимтгэлээр төвжсэн салбар зөвлөл аяны хүрээнд төрийн засгийн хамгаалтын газрын салбар зөвлөлөөс баталсан төлөвлөгөөний дагуу бид нэр үе шаттай подкастуудыг бол эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ удаагийн маань подкаст маань илүү одоо төрийн албаагч, төрийн засгийн албаагч гэхээс илүүтэйгээр эргэн төвтэй ер нь эргэн та болцшгүй гэмтрэг зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх юм бэ гэдэг. За үнэтэй мэдээлэл өгсөн цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Жамян Дорж танд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд цаашдын ажилд маш их амжилтыг. За мөн дээрээс нь яг энэ урьдчилан сэргийлэх тий альва зөрчил гэмт хэрэгжлээс урьдчилан сэргийлэх яг энэ ажилд ингээ анхаарлаа хандуулаад албаагч руугаа чиглэсэн энэ аяныг цөөн байгуулж байгаад чинь баярлалаа. Тэгээ энэ ажилд нь илүү их амжилтыг хүсье. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.